Бидний 195 улсад үйл ажиллагаа явуулдаг Израиль олон улсын эмнэлгийн байна. Бидний Монгол дахь салбар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд энэ байгууллага маань Иесус Христийн хажмын эмнэлгийн гишүүдийн хандах тусламжаар үйлчлэг өгөөд бид нэр энэ удаад хамтдаа хүнсний багц бэлдэх төслийг хэрэгжүүлж байна. Тэгээд энэ хүнсний багцыг хэрэгжүүлэх төсөл маань маш олон сайн дурыг олгож байгаа. За энэ жил болгоно манай Монголын хүмүүс мандууд ихийг гүйцэтгэх гэсэн аян явуулсан. Тэр аяныхаа хүрээнд бид нэр энэ жилийн хувьд бол хүнсний багц буюу food project гэж нэг төслийг хэрэгжүүлж байна. За энэ төсөл маань 700 зорилтын гэр бүлийн бас гэрхийн байгууллага. Ер нь нэг гэр бүл багц маань болохоор нэг 2-4 7 хоногийн хүнсний багц байж байгаа. Хүнсний багцад юу юу орсон гэдэг за тэгээд энэ төсөл маань ерөнхийдөө маш олон сайн дурынхаа олцож байгаа. Буюу бид нар одоо сая хатны харж байгаагаар бол нэлээд олон манай сайн дурын гишүүд маань олцож байна. За багцаагаад нэг 50-аас 100 тэр бас ингээд коронавигийн нөхцөлтэй хөл хорионы үе байгаад учраас бид нар энэ олцох хүмүүсийн тоог багасгаах аль боломжтой юм хатан бүтэхээр ажиллаж байна. За бидний хамтарч ажиллаж байгаа байгууллага бүрийн болоод бүрийн бас байгууллага гэж гадаадын иргэн бас байгууллага дотоодын иргэн бас байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гэж байгууллага бас дахиад тэрэгэн цэртэй иргэдийн холбоо гэж бид нар төрийн байгууллагын одоо нэгжүүдтэй бас хамтарч ажиллаад эмзэг бүдгийн иргэдтэй эдгээрийг хүргэхээр бол ажиллаж байна. Зарим нэгүүдийн хэлсэн бид хараагаад хэлээ явж байна. Энэ Христийн үндэсний баяртай бас холбогдсон ихийг гэрэлтгүүлцгээ гэдэг аяыг бид бас жил болгон ингэж хэрэгжүүлдэг учраас энэ аяныхаа хүрээнд бид нэр он дуустал энэ аяыг хэрэгжүүлж явуулах. За 12 сар бол Христийн үндэсний баярын сар байдаг. Энэ нь өвдөх сар. Тэгэхээр өнөөдөр бид нэр Иесус Христийн хожимын гэгээлтүүдийн сүмийн гишүүдийн хувьд хүмүүст хүнсний багц тарааж байна. Маргаашнаас хатуу хөл хорой 14 хоногийн хугацаатай тавигдах байгаа учраас тэрнээс өмнө бид нэр хүнсний бэлдсэн хүнсний багцуудаа хүмүүс тарааж өгөхөөр бэлдэж байна. Тэгээ энд нь бол ойр зургийн хүнсний бүтээгдэхүүн болох шар будаа, цагаан будаа, гуурил, төмс, ногоо гэх мэт маш олон зүйлүүд байгаа. Тэгээ энийг бид нэр яг энэ голомжинд таарж байгаа дурын хүмүүст өгч баярлуулж байна да. За тэгвэл баяраа зогсон уу? За байж энэ шиг болчих юм. Нэг гэрүүлийн хоёр. Ямар хин бэ? Оюутныг атсан ихтэй хоёр юм. Окей, за. Энэ нэр хамаад амтдээ юу? За энийг хараарай. Энд Иесус Христос хожимын гэгээлтүүдийг хүргэж байгаа. За энэ сүмийн хүнсний багц шүү заяа. Тэний та нар онгоцгод хардаа ер нь ямар ч хүн байх шиг байна. Хараад үзсэн. Баярлалаа. Юу таадаг гэж. Ордино, өргөд явдаггүй. За тэгэхээр 12 сар бол өвдөх сар шүү заяа. Христийн бэлэг болгож танад өгж байгаа энийг өөдөө аваа яваа. За. Баярлалаа. Тий, за нэр хингээ тань. Тань. За амжилт хүсье. За баярлалаа. Түрийн багтаа саба ошигтараа. За баярлалаа. За нэг ийм бэлэг өгч бидээ сайн боломжтой хүмүүс. Ямар ч байсан өнөр явж байгаа хүмүүстэй Христийн бэлгийг өгч 12 сард дэлхийг гэрэлтүүлж байгаагийн аяны нэг хэсэг болгож байгаа. Нэг ийм үйл явдал боллоо да.
Христийн бэлэг болгож бид нар тань нэг багц өгч байгаа юм шиг. За эндээс очиад Христийн багц өгөх гэдэг. Танаа гэр ойрхон гэсэн тийм. Бид нэр төв. За нэг Христийн багц. За нэг ойрхон бол төгөөлөд өгчих юм уу? Христийг бүтээх юм байна. Харж байна. Миний энийг чи аав ээжтэй аваад авчаарай заа юу. Окей. За тэгээ гурлаа. За ма энийг бий хөө. За ингээд дуусах мөрөн дээр ингээд нэг гараад Гэрчин хаана уу? Фото. Гэрчин хаана ойрхон уу? Хөргөж хөө. За нэг башин доо яваа. Юу нэг хаана хөргөж юу? Так юу ороо гитүр. За яваа. Энэ башин доо. Видео сото. 이게 야구소가 싸가지고 Раме ингээд ирдэг байна. Одоо ирдэг байна. Аа үстэй Христийн эцний баярын мэнд хүргээрэй за. Сайн байна. Танаа гэр хаана? Энэ үгдэн. 12 сард бид нар энэ Иесус Христийн хожим үеийн гинэтүүдийн сүмийн хүмүүс. Тэгээ 12 сард бэлэг өгдөг сар гэж бид нэр үздэг. Тэгээд маргааш одоо сар тахлын хатуу хөл өрөөнд орохоос өмнө хүмүүс хүнсний бараа түгээж яваа юм. Та тэгээд энэс нэг хүнсний багц авах сонирхол байна тань. Байх уу те? За тэгээд лишиг яаж юм бэ? За. Энэ гойсоо. За энэ дээр ийм хүнсний багц хийж байгаа юм харж байна та те? Тийм байна. За энийг та тэгээд гэртээ аваад ороорой. За бид нэр Иесус Христийн хожим үеийн гинэтүүдийн сүмийн гишүүд шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. Та даах уу? Даах уу? Хөргөж өгөх үү? Нэг гурил байна. За. Нэг гурил авах уу? Ааваа. Барах уу? За. Даах уу? За баярлалаа. Сайхан баярлалаа. Өргөж үү? Мэндэ хийгүү. За. Опа. За. За баярлалаа. Энэ хамтараа үздэг. За таньдаг ийм баг. Үгүй та баярлах уу? Баярлалаа яах вэ? Эцэг хэр байх нь? Баярлж байгаа. Би байхад зургтай ишах дэлгэргүй байхыг дэвчиж шүү дээ. За. За ингээд Христийн мэдсний баяраар танд энийг өгч байгаа юм шүү дээ. За бидний өгсөн эрүүдэг ачаалтай. За энийг хэр хайр юм бэ? Хатар амьд юм байна тийм үү? Ja. Ja, det är bara. Nu då. 이제 애니가 이거서 각초대 하. 자, 이들의 에바que. 자, 바이르다. 이루게. 자. Америка. За баярлалаа. Эдгээр асуудал юу байхгүй. За баярлалаа. Баярлалаа миний хүүхэд. Эрүүдэг ачаартай сайхан яваарай. Энэ юм угаадаа дэлхий угаач. За бид нар энэ Иесус Христийн хожим үеийн гинэтүүдийн сүмийн хүмүүс байж байна. Ханд уяжаад харчлаа. Тэгээд Христийн мэдсний баяр 25-нд болдог. 12 сарын 25-нд энэний дагуу энэ үгний бэлэг байдаг. Тийм баяр байдаг. Тийм учраас та бүхэн хүнсний багцаар бэлэг өрж байгаа шүү дээ. За баярлалаа. За ингэ хөдлөө бүгд энийг өгчээ.
За машин. За нэг хүмүүс энийг энэ дээрээ усан явсан биш ээ? Харин санаандгүй байж Хаад бичиг. Энэ арай идэс мэдээ манай фэйсбүүк дээр өгсөн. Окей. За. Амжилт. Нэг бас нэг ном байгаа гэсэн. Энэ болохоор яг хоёр Яа, энэ санаасгүй. яг хаа тэгээ уучлах хэрэгтэй Иесус Христосын ирдээ биднээс туслалаа шүү дээ өөрхийг бас нэг. Тийм учраас та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. ертөнцид нь та бүхний дандаа ивэж явах болтугай. За баярлалаа. Баярлалаа. Танай хамтад үз. За манай гişүүд маань ингээд нисхийн гэр хороод тавиар бид нар хүнсний багцаа түгээгээд явж байгаа. Тэгээ сая бид нар санамсаргүйгээр ерөнхийдөө яг хуу нэг хүргэх айлууд маань тодорхой байгаа. Гэхдээ зарим нэг айлуудаас мэдээлэл авсны үндсэн дээр бас ээж нь байхгүйгээс зургуулаа амьдарч байгаа хүүхдүүдээс байдгийм байна. Тэдний ахтаа нь холбогдоод сая хайж гэрт нэрээд ингээд хүргэж өгөөд байж байна. Тэгээд үнэхээр цагаа олсон тусламж болж байна гэж үзэж байна да. Хүмүүс бас ард түмэн бас нэлээд баярлж байна, талархаж байна.